Сайн байцгаана уу хүмүүдээ, та нартай энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдрийн хичээлээ эхлүүлье. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол get нийлмэл өгүүлбэрийн англи онцлог. Тэгэхээр бүгдээрээ get нийлмэл өгүүлбэрийн холбогдсон арга утгыг нь мэдчихвнаа гэсэн үг. За тэгвэл get нийлмэл өгүүлбэр гэж юу вэ? За энэ бол бидний мэдэх бүтэц ба бүтэц бус өгүүлбэр нэгдэж get нийлмэл өгүүлбэрийг бүтээдэг. Тэгэхээр get нийлмэл өгүүлбэр бүтэх дараах дөрвөн зур тогтол байна. За бүтэц өгүүлбэр нэгдэнэ. За бүтэц өгүүлбэр бүтэц бус өгүүлбэр нийлэх нь байна. За бүтэц бус өгүүлбэр дээр бүтэц өгүүлбэр, за бүтэц бус өгүүлбэр дээр бүтэц бус өгүүлбэр нэгдэх одоо ийм байдлаар get нийлмэл өгүүлбэр бүтэх одоо зүй тогтлууд байдаг бахнэ. За жишээ нь хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ гэвэл мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ гэд бас л хий гэж инээлтэнэ. За ийм өгүүлбэрээс хүнээс айдаг яасан хүүхнүүд вэ? За мөрөө хавчин хүзүүгээ ганхуулан айлгүй яах вэ? Бас л инээлтэнэ гэх зэрэг одоо ийм дөрвөн бүтэц өгүүлбэр байна. За хий гэсэн одоо нэг бүтэц бус өгүүлбэр байна. За эдгээр маань нэгдэж одоо get нийлмэл өгүүлбэр бүтээжээ. За тэгвэл get нийлмэл өгүүлбэр бүтэх холбогдох ямар аргууд байдаг вэ? Тэгэхээр нэгдүгээрт дүрслэг өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ g хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бүтдэг. За жишээ нь Япон хүн тонгос гэж мэдлээд өөрийгөө танилцуулав. Энэ өгүүлбэрт тонгос гэдэг өгүүлбэр нь одоо тохио зангазаас суудахтай дүрслэг өгүүлбэр болох бөгөөд гэдэг холбох үгээр мэдлээд өөрийгөө танилцуулав гэсэн гол өгүүлбэртэйгээ одоо холбогдчихэ. За хоёрдугаарт хэлц өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ g хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бүтдэг. За жишээ нь бодовч бодын шир дөрвөө сэтрэхгүй гихчээр итгэлтээс гуйхаас өөр арга олцсонгүй. За энд нөгөө бидний мэддэгтэй бодовч бодын шир дөрвөө сэтрэхгүй гэдэг одоо ийм одоо хэлцгийг одоо холбож найруулж ütсэн байна. За 3 дугаарт хүний хэлсэн үг өгүүлбэр гол өгүүлбэртэйгээ g хэмээх холбох хэрэглүүрээр холбогдож get нийлмэл өгүүлбэр бүтдэг. За жишээ нь майхны цаад талаас хүмүүс жамц төрүүллээ гэж хашгирав. За энэ өгүүлбэрт жамц төрүүллээ гэсэн одоо өгүүлбэрийг бусдын хэлсэн хөндлөнгийн оруулбар өгүүлбэр гэж үзээд энийг одоо их дамжуулахтаа get нийлмэл өгүүлбэр бүтсэн байна. Тэгвэл энэ одоо хүний хэлсэн үг өгүүлбэр одоо get нийлмэл өгүүлбэрийн одоо хэв маягуудыг бүтээж идэг. За жишээлбэл хөндлөнгийн үг өгүүлбэр яадаг вэ гэхээр за нармын таал байвал бид хоёрт юу ч хэрэггүй гэж тэр хэлв. За ийм жишээ байж болох нь. За майхны цаа талаас хүмүүс жамц төрүүллээ гэж хашгирав. За ийм хөндлөнгийн үг өгүүлбэр байж болно. За хоёрдугаарт бусдын болон өөрийн хэлсэн үг бодол одоо get өгүүлбэрийн хэв маягийг бүтээн. За миний нутгийн тогруунууд баяртай гэж би дотроо өгүүлнэ. За энэ болохоор тухайн өөрийн бодол шүү дээ. Тэрийг g холбох үгээр холбож одоо өгүүлбэр бүтээсэн байна. За тэнгэрт нисэх онсон тэрэг хийж чадна гэж өвгөн дархан үхэн үхтлээ итгэж явжээ. За энэ бол бусдын бодол. За юм байна. За 3 дугаарт өгүүлэгчийн үг өгүүлбэр. За тухайн зохиолын өгүүлэгч Бибаатар гэж ярьдаг шүү дээ. Тэрээр ёо гэж муухай орилов. За марл эрдэнэ чүү гэж мориод авирав. За эндээс харахад бүтэц өгүүлбэрийн дотор бүтэц өгүүлбэр багтсан шинж. За бүтэц өгүүлбэрт бүтэц бус өгүүлбэр багтсан шинжүүдтэй байна. За үүнээс гадна нэг нийлмэл өгүүлбэр дотор 2-3 өгүүлэгчийн үг өгүүлбэрийг оруулж холбодог зүй тогтол бий. За жишээ нь насчин эрийн цэнд хүрсэн төдийгөө алдарт нэр чинь олонд тодорсон биш шүү гэж жамяан гүний хэлэхэд сүх жа гэд янжуурыг авч асаав. 3 өөр хүний хэлхэн өгүүлбэр энд байгаа байхгүй юу. За насчин эрийн цэнд хүрсэн төдийгүй алдар нэрчин олон тодорсон биш гэж юу гэдэг нь жамяан гүний хэлсэн өгүүлбэр. Сүх болохоор жаа гэд хэлсэн сүхийн хэлсэн үг. За жамяан гүний хэлэхэд
Сүхжаа гэж анжуурыг авч асаав гэдэг нь зохиогч буюу одоо Донорвын намдаггүй хэлсэн өгүүлбэр одоо ингээд энэ дээр нийт 3 хүний хэлэхүүн өгүүлбэрэнд ингэж харагдаж байгаа жишээ бас байна. За дөрөвдүгээрт яадаг вэ гэхээр гээд өгүүлбэрийн өгүүлэх нь хвчлэн ямар давтамжтай үйл байдгийг бүртгэж танилцгаая. Гээд нийлмэл өгүүлбэрийн гол өгүүлбэрийн үйл үгийг ярьж хэлэлцэх үйлдэл заадаг үгс, бодож санах үйлдэлийг заадаг үгс гэж ангиж болно. За ярьж хэлэлцэх үйлдэлийг заадаг үгс нь одоо асуу, сонс, дуул, ерөө, зөвл, илтэг, мэд, хашгир, одоо хэл, унш, ярь, тоглол гэх мэт одоо ийм үгнүүд байж болж байна. За дараа нь болохоор бодож санах үйлдэлийг заадаг одоо бод, зов, мэд, ол, ойлгох, сан, одоо хар, хий, үз, сэтг, ухаар, мэдэр гэх мэт одоо ийм үгнүүд байж болж байна. За жишээ нь одоо ад үзэгдсэн номын минь гар бичмэлийг алтаар үнэлэх цаг заавал ирнэ гэж чойном шүлгэлсэн байдаг. За одоо нөгөө дээд өгүүлбэрийн өгүүлэх нь бодож санах үйлдэл заасуудахыг илэрхийлсэн одоо ийм давтамжтай байгаа ах нэ. За тэгээд энд хүрээд өнөөдрийн хичээл өндөрлөлөө. Хичээлээ дахин давтаж бичлэгээ зогсоон илүү сайн үзээрэй. Анхаарал хандуулсанд баярлалаа хүүхдүүдээ.